2025 он бол миний олон жилийн мөрөөдлүүд биелэгдэх тийм сайхан он гэж би бодож байгаа. Миний зорилго бол Монголын ирээдүйн хүүхд залуучуудын тухай бас хувь нэмрээ оруулах, Монгол хүний оюуны их чадамж бүх хүмүүст зориулагдсан ийм л гоё зорилттой аль биесээр төлөвлөсөн, өөрөө хуваараас төлөвлөсөн төрийн бус байгууллагуудтай хамтарч төлөвлөгөөгөө гаргасан. За сайн байцгаана уу? Өглөө цэгийн сайтын хамт олонтой шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Авьяаслаг Америкчууд энэ шоу тэмцээнд оролцохыг маш их хүсэж байгаа. Одоогийн байдлаар ямар байдалтай байна гэхээр би өөрөө тэр авьяаслаг Америкчуудын шоунд оролцсон хүмүүсийн Монголоос оролцсон хүмүүсийн бүх үзүүлбэрүүдийг үзэж, танилцаж фэйсбүүкээр харилцаж байгаа. Мөн их гоё л да хүмүүс бас туслаад тэр Монголоос авьяаслаг Америкчууд тэмцээнд оролцож исэн хүмүүстээс холбоотойгоор тэдрээс холбоотойгоос хүмүүст надад бас ингээд ийм харилцаатай байх ёстой гэж ярьж байгаа. Авьяаслаг Америкчууд тэмцээнд оролцсон нийт тэр сод авьяаслаг монголчуудтай маш их баярлж авдаг. Тэдгээртэй ингээ холбоотойгоор надад бас ингээд жуулчилж өгөөд хэлээд байгаа энгийн сайхан сэтгэлтэй ард түмтэй бас их баярлж байгаа. Мөн Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг монголчууд маань харилцаад чи ирэх болж гин үү, ирвэл энд ажиллаж амьдарч байгаа монголчууд нь туслана, маш гоё шүтэн бишрэгч чинь байгаа гэж хэлж байгаа. Тэгээд манай хамт олон ч гэсэн ер нь энэ зорилгоос битгий нэцаарай, маш сайхан зүйл байна гэж Монгол цэргийн музейн захирал хурандаа ган зэрэг захирал маань маш их сайхан хүлээж авч дэмжиж байгаа. Бас зарим хөтөлбөр энэ зорилтуудыг маань аль биесний болгож байгаа. Төрийн бус байгууллагатай хамтран Монгол эх оронч Монгол сэтгэл энд шингэсэн байдаг. Эх оронч оюун ухааны Монголын Монгол хүний оюуны их том шинж өвийг тээж явсан зүйлүүд байдаг учраас уран зураг, дүрслэх урлаг гэдэг бол өөрөө чимээгүй урлаг. Үүнийг нэг ёсонтой би чимээтэй олгоё гэж бодоагүй. Гэтэл багаас асар их чимээтэй олгосон байгаа байхгүй юу? Нэг ёсонтой дуугаар дуулаад 1-2 цагийн дотор хүмүүс танигдах жишээтэй гэтэл дүрслэх урлаг, уран зураг гэдэг бол насаараа зураад олон түмэнд танигдахгүй, бүтээл нь нээлттэй болж чаддаггүй байхгүй. Тэгэхээр энэ бүр ингээд маш багаасаа ер нь бол энэ чимээгүй энэ их гайхамшигтай урлагийн хаан болсон энэ урлагийг ер нь бол би чимээтэй болгоцсон байгаа байхгүй. Яаж чимээтэй болгосон гэхээр тайзан дээр үзэгчдийн донд цаг хугацаатай спортлог эрсдлээр тэгээ урлагийн дуулах, бүжиглэх, шүлэг, яруу найраг, хөгжим тэр спорт бүгдийг ингэж хамруулж хийдэг. Дагалдах авьяасуудаа хамжаагаад нэг гоц зүйл хийдэг ийм гайхамшигтай зүйл болгосон. Нэг өсөнтэй үзүүлбэрийн талаасаа чимээгүй урлагийг чимээтэй болгосон. Оюуны талаасаа Монгол орон шатар даам, чэжлэх урлаг, ойдох тал, бүжгийн спорт гэдэг бүхийн бүх төрлүүд гэхтэл Монголоос төрсэн. Гэтэл бүгдийг гадаадад алдсан байгаа байхгүй юу? Тэрний тэмцээн явуулах олон улсын рекордуудын бүртгэж авах эрхүүдээ манайх алдсан байдаг. Тэгэхээр би ер нь бол судалгааныхаа, энэ туршилтуудынхаа яг цэлд залуу насныхаа тэр үед ойлгоод патент алдаж болохгүй Монголд л хийж бай. Ер нь тэгээд энэ зургийн спорт болчоод тэр их өндөр хөгжилтэй Америк нэгдсэн улсад очиж байгаа байхгүй. Үзэгчдийн өмнө цаг хугацаатай спортлог эрсдэлтэй урлагийн бүх жанрыг шингээсэн. Тэгээд богинохон хугацаанд ингээд таталбар зургийг амьлуулж зурна гэдэг бол үнэхээр оюуны спортын
бүх үзүүлэлтийг хандсан байгаа байхгүй. Ямар сандал одоо ойдохтой оюуны спортын одоо маш олон 100 мянган одоо медаль цом авчирж байгаа. Тэрний одоо анхдагч багш Хатанбаатар багш, манай багшийн дэдийн салбарын багш, залуу багш нар надад маш их талархаж байна. Хичээл дээр миний тухай зааж байна. Монгол Улсын боловсролын их сургууль, мөн Монгол Улсын их сургуулийн гадаад оюутнуудын хичээлийн хөтөлбөрт өндөр чимэг гэж одоо миний тухай намтрын хичээлүүд орж байна. Тэгээ энэ бүхний юу вэ гэхээр оюуны спорт мөн шүү гэдгийг бол Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдмийн зөвлөл урдчилсан байдлаар одоо тодорхойлсон байгаа. Энэ нь хүний хөгжил байна. Монгол хүний оюуны асар өндөр чадвар байна. Мөн одоо технологийн дүрсгүрлийн шинэ хэлбэр стил төрлийн технологи, мөн одоо спортлог зураач мэрэгжил олгох маш том одоо онол арга зүй, цуврал номууд, маш олон цуврал кинонууд, маш олон 200 гаруй цуврал нэвтрүүлгүүд, 200 гаруй гадаад дотоодын тайзанд зөвхөн энэ зургийн үзүүлбэрүүдээр тоглолт хийсэн, тоглолтод оролцсон. Тэгээ маш олон гадаад дотоодын хэвлэл мэдээллээр гарч байсан. Тэгэд манайх ч хүн ам багтаа уудам нутагтаа мөртлөө одоо энэ үзүүлбэрүүд ингээ дэлхийд анхлаад оюун одоо олон улсад бас анхдагч болоод 30-40 жилийн нүүр үзэж байгаа ч гэлээ миний үзүүлбэрүүдийг эвдэх юмсан, хийж үзэх юмсан, дуурайхын юмсан, намайг ялахын юмсан гэсэн спортлог зураач одоо бол дэлхийд маш олон болсон. Хөлөөрөө зурж ийн дэлхийн зураач нар 2 гараараа мөн одоо авиаслаг хятадын тэмцээнд оролцож ийн, усан дотор зурх гэж оролдож авиаслаг Америкчууд тэмцээнд оролцсон гэсэн шүү дээ. Ерөнхийдөө бүтээгүй. Яагаад бүтэхгүй вэ гэхээр тэр их Монгол хүний нэг монголчууд бидний төсвөр төвчээр 5 эрдмийг бидээ шингээсэн 6 дахь мэдрэх үедээ байглаас өгөгдсөн тэр өгөгдөлтөй хүмүүс чинь л ерөөсө дэлхийгээс ялгараад байгаа нь монголчууд байгаа байхгүй. Тэгэхээр нэг өсөнтэй Америк нэгдсэн улсын одоо авиаслаг Америкчууд тайзан дээр энэ зурх урлаг анх удаа очихдоо монголчууд бидний хийж бүтээсэн Монголд энэ улсын оюуны спорт нь тэр чигтээ явж байгаа. Оюуны спортын төрлийг монголчууд зургаар бий болгочих гэдэг нь тэнд одоо батлагдаж, танигдаж, улам одоо төгөх болж байгаа ийм асуудал байгаа байхгүй. Монгол гайхамшиг 93 наадам 1999 онд одоо бүхэн өргөнд аквариум дотор зурхад, бассейн дотор зурхад, морины таквандонд зураг зурхад ерөөсөө манай ард түмэл тусалдаг байсан шүү дээ. Дээл хувцсыг маань таньдаг мэддэг хүмүүс хийж өгөөл хувцсны дизайныг хамтарсан одоо том театрын ойдлчид хамтарч гаргаад тэгэл материал хэрэгсэл олдохгүй байхаар ер нь бол баг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа компани пүүсүүд надад материал хэрэгслийг авч өгөөд ингэж ивент итгээд ингээд олон түмний хүчээр тэгэл одоо наазах нь усан бассейн дотор усны мандал дээр гээд энэ хос үзүүлбэрүүд бол аль хэзээний дэлхийн рекордын одоо төвшөнд хүрсэн. Тэгээд анхдагч огноо хуучин одоо энэ үзүүлбэрч гэлээ анхдагч огноогоор одоо дэлхийн гиннес рекордод бүртгүүлэх бүхэл бүтэн одоо бүх баримтууд нь байгаа ийм зүйл байгаа. Тэгээд одоо би авиаслаг Америкчууд тэр тэмцээнд очихдоо бодцсон зүйлүүд их байгаа. Зүгээр л гараал хуучных шигэ зурхгүй штэ. Одоо жишээлбэл би 2 гараар зурхтаа классик дэлхийн сонгодог хөгжим, ялангуяа Моцартын хөгжим дээр би Моцартын хувцсыг өмсөд намайг чинь зургийн Моцарт гэдэг штэ. Миний багш нар тэгээ би ч ингээл автобусны цонхон дээр ингээл энэ гарынхаа цанцсан цонхон дээр цасан дээр чинь гарынхаа хойдлын үеэр зураад тэгэл намайг тэгэл автобусны дотор 2 гараараа ирээчэл цаохрлал зурж хахад одоо гадаадад ихтэй одоо уран зургийн сургалт төгссөн активч зураач одоо сосор харамгаа намайг зургийн Моцарт гэж Монголын урчууд дэвлэлийн хороонд бүр зарлаад бизээ багш маань зургийн Моцарт нача Моцарт тэгэл энэ 2 гараараа Моцартын хувц өмсөөл тэгэл одоо миний хувцсны зааврыг туузаа гэд тий завар зохион бүтээгч ойдл чинь
загвар зохион бүтэгч, дизайнер, тууцаа гэдэг аюу гой охин байгаа. Тэр бүсгүй бол одоо миний тэр үзүүлбэрийн загварыг гаргая. Хоёлаа ярилцсан байж байгаа шүү дээ. Айгүй хөөх. Хөлөөр яагаад зурх вэ гэхээр хөлөөр зурдаг төрөл чинь Монгол улсад бас маш том олимпийн хороонд дэмжмээр том асуудал болчихж байгаа байхгүй юу? Гадаадын зураач нар надад санал тавьдаг. Хөлөөр зурх төрлийг дэлхийн олимпийн, пара олимпийн төрөлд оруулж өгөөч. Танаа Монголд оруулж өгч чадна. Тэгэх юм бол хөлөөрөө зураг зурж байгаа, гудамжинд зурж байгаа тэр одоо Москвагийн Арбатын гудамжинд хүртэл хөлөөрөө зурж байгаа зурагч нар их байна. Хоёр гараараа зурж байгаа зурагч нар их болсон. Тэгээд пара олимпийн төрөл хүртэл орж байгаа байхгүй. Манай одоо спортын хороо, биеийн тамирын спортын улсын хороо, нийслэлийн улсын биеийн тамирын спортын хороо дэмжих хэрэгтэй. Тэгээд одоо манай олимпийн хороо гэж байгаа шүү дээ. Тэр олимпийн хороо тэр дэлхийн олимпийн зөвлөлд санал тавих хэрэгтэй. Хөлөөр зурх энэ оюуны спортын төрлийг пара олимпийн төрөлд оруулъя гэд. Тэгээ ингээд дараагийн олимп болтол бас нэг олимпийн төрөл гарч ийн тэр Америкчууд маш их баярлана. Ийм гэж бодож байна. Тэгээд одоо жишээлбэл аквариум дотор би зурхтаа мангар том аквариум хийгээл тэгэл тэрийг ингээл биста 1 тонн усын дархан хотод үзүүлбэр хийж явахдаа ч ганцаараа зөөгөөл бүхэн өргөнд 90 онд аквариум дотор одоо загсны савн дотор усан савн дотор зураг зурж байхдаа өөрөө би тонн ус холоос зөөж яллаа шүү дээ. Тийч муужирж унжсэн ухаалдаад муужраад тамирдаж унжсэн. Одоо орчин үеийн гойлцсон биз дээ. Урд нь бол усан дотор аквариум дотор зурхыг гэсэн аквариум нь хаана энэ гэж төсөөлөдсөн. Одоо хүмүүсийн сэтгэлгээ өөр болцсон. Вакуум орчинд л орцсон байхад энэ ч усан дотор зурчлаа гэд бөөрийн аквариум дотор ч орж болно. Куб хэлбэртэй яг шоо хэлбэртэй аквариум дотор би усан дотор л орцсон байхад болно. Би нордгүй цаас уустгүй будгаа бариад орж исэн бол би авиаслын Америкчууд тэмцээнд орохдоо би тэр шилэн дээр шууд аквариум дотроо зурж бичиж болж шít. За энэ мэдчлэн өөрөө төлөвлөсөн асар их мөрөөдөж байгаа. Тэгээ энэ чинь хийгээгүй ш. Үзэгчдийн өмнө хийж туршаад бүх наадмуудыг тэрхүү шагналыг авцсан шүү дээ. Бүх ард түмний урлагийн их наадам, Монголын гайхамшиг урлагийн их наадам, Монголын ажилчдын урлагийн их наадам, Монголын соёлын өдрүүд, Монгол улсын засгийн газар ерөнхийлөгчийн нэрмжит тэмцээнүүдэд би одоо ингээл усан дотор зураад, аквариум дотор зураад, далаа дотор зураад, усны мандал дээр зураад, хоёр гараараа зураад, илсээр зураад, морины давкаан дунд зураад, одоо хамгийн эцэст нь би цахимд яг оюуны спортын тестүүдийг оруулж тэнд их мөнгө төлчих хэцүү байна. Энэ оюуны спортыг Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын соёлын сайд номин Чимбатын номингоо л одоо шууд дэмжиж баавчраар нь төлбөрийн төлөөд тэр цахимжиж байгаа энэ зургийн спортын програмыг хийж өгч туслах хэрэгтэй. Тэгээ энэ цахимжаараа яах вэ гэхээр агуу юм энгийн гэдэг шүү дээ. Одоо зөвхөн зүүн баруунаараа тэгшмтэй зурхын тулд зураас ашиглаж байгаа. Тэр захим дээр нь зураас гарч ирнэ. Хүүхдүүд яг энэ iPad-н дээрээ тэр зураасыг маш хурдан сейф хий. Маш гоё үзэмжтэй зураад тэр одоо зурж байгаа чадвар нь секунд нь бас сэтгэл хөдлөлттэй. Бусад оюуны спортууд бол сэтгэл хөдлөл, биеийн хилэмж дутуу. Тэгэхэд зургийн спорт бол ойдохт бол чэйжлэх урдлаг, кубик гэл оюуны бүх спортуудаас хамаагүй илүү спорт. Тэгэхээр одоо тэгэл хоёр гараараа өөр юм зурна гэхээр тайзан дээр гардгаас илүү бүх насных нь хамрагдана. Хүүхдний насных нь насанд хүрэгчдийнх нь гэд. Тэгэл цахим дээр уралдах нь шүү дээ. Цифрээр 1 2 өөр юм бичээд байгаа зү. Тэгэл 35 үсгээрээ хоёр өөр дүрс зурж байгаа зү. Тэгэл цаанаас нь энийг хурдан зургээл нөгөө чэйжлэх урдлага ойдох толтын шиг ингээд дүрс нь гараад за чэйжс нөгөө алга болтг шиг. За энийг хурдан зургээл харагдан нөгөө гой зураад хурдан цагаа дараал. Тэгээ ийм гоё спорт бий болсон. Сэтгэл хөдлөлтөй, хэл яриатай, үйлдэлтэй.
сэтгэн бодох юмтай, цаг хугацаатай, шүүх номинацтай, сэфлэд бүх оноо өгөх номинацтай. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүн шүү одоо мэрэгжлийн төрлүүдийн ангилж гаргаж өгсөн эрдэмтэн багш нартайгаа үүнийг хийх тул анх аав ах хоёр маань одоо зургийн спортын суурийг тавьж өгсөн. Тэгээд 38 жил өнгөрч байна. Одоо би хүн мөнх наслахгүй шүү дээ. Бараг наслаад дуусч яхад нь ойлгохгүй ийм орчинд амьдарч шүү дээ. Тэр л их харамсалтай. Нэр би гадаадад одоо зөндөөл өргөдчихсэн намайг гадны иргэн болох санал тавьжсэн. Тэг чин патент гэл нөгөө зүрхэнд бүр орцсон нөгөө Монгол дээлээ алдаал хөөмигээ алдаал гэхлээр маргаантай морин хуур идрээ алдчих гад харна хүн чинь бас бодож шít миний ээж хоёр тий Монголд л ихт. Юусе их орчин л дараа нь дэмжин чамаг. Тэг гадаад очоо яах юм чи уран нуграач төртөл чадал нь өрөхгүй нэг хүнтэй суугаад алга болж чинь дэмжихгүй шít. Чамаас илүү олон Монголын сэрэгчд тий тэр одоо йогчд, цэрэгчд, гал малаар тоглогчд бүгдээрээ дийлэхгүй шүү дээ. Энэ патентаа алдчихна гэл тий чих бол бүр нарийн оюуны спортын төрөл учраас гэд ингэдэгс тэр аюулслаг Америктууд тэр тэмцээнд очих юм бол тэр тайзан дээр монголчууд зохион байгуулад тэр тайзан дээр шууд Гиннес рекордын бүгдийг бүртгэхээр хамтран ажиллах хэрэгтэй байхгүй. Би тэнд нэг цаг алдаал мөнгөө өрөөл цагаа алдаал насаа бараал нэг арайгж очих нь штэ. Насныхаа эцэс 60 хүрж байгаад очих нь штэ. Гэтэл нэг 6 сартаа хийсэн зүйл штэ. Бид нар Монголд телевизийн нэг шууд нэвтрүүлгээр хийгээд Монголтой хамгаалаад тэр бичлэг огноо үзэгчдийн баталгаажсан зүйлээр телевиз нь Гиннес рекорд тогтоох тусалмаар. Тэгэхээр аюулслаг Америкчууд шоунд зүгээр оролцох биш, гуйж оролцох биш. Монголын талаас одоо соёлын яам маань дэмжиж, манай хамт олон батлан хамгаалах салбар маань дэмжиж, тэгээ алхалт одоо Монголын явган алхалтын холбоо бие бүртгэн хүн хүчээр оролцоод тэгэл тал талаасаа ингээд төслөө хэрэгжүүлээд төвлөлгөөгөө гаргаад ингээд хийх гээд байгаа юм. Гиннес ихэнтэй гадаад харилцаа тогтооход бүрөөсөө үнэхээр соёлын яамны гадаад харилцаа гэж байдаг бол тэр тэд нар ингэж ажилд нь холбоотой учраас хийж туслах байхаа гэж найдаад байгаа. Тэрнээс би харьцахад бол их жолдож байгаа штэ. Дэлхийн өнцөг болон бүрээс Гиннесийн рекордын хүмүүс холбогдож байна. Аюулслаг Америкчуудын шоунд дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс холбогдож байна. Тэгэд нэг юм томоохон улсын хэмжээний авиастангуудаа дэмжсэн. Тэгээ нэг хүн одоо аюулслаг Америкчуудад очих биш. Нэг хүн рекорд тогтоох биш. Нэг 5-10 хүн тогтоочхоор зүйлийг улсаас зохион байгуулад төрийн бус байгууллагууд нь хамтарч зохион байгуулад тэгээд манай одоо өчнөө хүний бүрэлдэхүүнтэй драмын тоглолтод явж илээ штэ. Өчнөө авдар савтаа бараатаа явж илээ штэ. Тэрнээс чи гайгүй штэ миний зардал бол. Тэгээ бидний зардал бол гайгүй гарна. Тийм болохоор ер нь улсаас дэмжих дэмжинэ гэдэгт одоо бас ихтгэл төс байгаа. Манай энэ хамт олон бол үнэхээр сэтгэл санааны дэмжлэг бол өгж юм. Үнэхээр сэтгэл санааны дэмжлэг өгж байгаа шүү. Тэгэл миний хүү чармааж юм. Ах эгч нар шаналж юм. Миний дөө ингээ арт түмтэй амлцсан. Хийж чадах юм уу? Нэг 6 сартаадаа ингээд 2 гараараа ээлжлэн зурж бичижсэн энэ Өнөр чимэг гэдэг охины үзэсгэлэн Монгол улсын одоо энэ Баянзүрх дүүргийн Амгалангийн 62 дугаар цэцэрлэгт 5 настай байхдаа би дас үзэсгэлэнгээр нь гарч ирлээ. Тэгээд тэрнээс хойш үзэгчдийн өмнө дуулж бүжиглээд энэ одоо дагалдах 5 эрдмийг шингээсэн авьяасаараа оюутан хүртлээ явлаа. Оюутан цагаасаа бүх тэмцээнүүдэд төрүүлээд, бүх наадмуудад төрүүлээд Монголдо танигдаад Монголоо 3 дахин тойрон аялж тоглолт хийж ирлээ. Эх оронч үзэл санаа гаргаж энэ 5 ушуу малыг дээдэлж Монгол хүн гэдгээ үзүүлж мөн одоо Монголын уламжлал өв соёлд нэн үнэтэй үнэт зүйл болох малын түүхий арьсан дээрх зурах технологи, багаж хэрэгсэл, зурах арга бүгдийг хийлээ шүү дээ. Тэг ингээд
энэ бүхэн бүгдээрээ дэлхийн рекорд орчин үед хүний хөгжил хэрэгтэй байсан. Хөгжөөгүй үед нь гонж готарч явсан. Хүрээлэлээ олоогүй энэ урлаг соёлыг мэдэрдэггүй газар нь шавар дунсан юм шиг зовлон там идэлж явсан. Гэхдээ би одоо тэрийг уучлахыг уучлаад, мартахыг мартаад ингээ сайн хүмүүсээ одоод арт түмнийхээ хөөрхөн хайрыг олоод ургалах. Тэгэхээр одоо тэр аюулслаг Америкчууд чинь зүгээр нэг үзүүлбэр үзүүлэхгүй нэ штэ. Бүхэл бүтэн зургийн спорт буюу Монгол улсын анхны оюуны спорт дэлхийд үндэслэсэн төрөл очино. Монгол улсаас анхны пара олимпийн төрөл очино. Мөн одоо Монголд 10 гаруй рекорд хийж исэн маань анхдагч огноогоор баримтат кино, Монголын арт түмэн, соёлын яамны дэмжлэгтэйгээр гэрч нарын дэмжлэгтэйгээр хуучин үзүүлбэр маань анхдагч огноо гэдэг зүйлээрээ Гиннес рекордууд болно. Тэгээ шинэ рекордууд тогтоох гээд одоо төлөвлөсөн. Эхлээд гიშгээд ингээд эхлээд явж байна. Миний одоо дасгалжуулагч багш Америк нэгдсэн улсад 24 удаа хит холын зайн гүйлтийн авраг болсон бод жаргал гэд миний багш намайг дасгалжуулж байна. Мөн хорт хавдрыг даван туулагч 8000 метрийн өндөрт бараг Эверест гараад ирсэн одоо уулын тамирчин Батхишиг найз маань миний дасгалжуулагч хийж байна. Тэгэд миний төслийг хэрэгжүүлэх гэж бичиж байгаа хүн нь Монголын явган алхалтын холбооны ерөнхийлөгч Бодлого Эрдэнэ гэдэг залуу байна. Намайг мөн одоо төрийн бодлого төрийн бус байгууллагуудад ойлгуулж гүүр болж өгж байгаа хүн нь энэ Баян зүрх дүүрэгт насаар амьдарсан хүнийхээ хувьд Монголын явган алхалтын холбооны Баян зүрх дүүргийн салбарын тэргүү мөнх зээгч. Ингээд одоо харилцаа холбоонд нь тусалж байна. Миний нэг шавь Төвшөө гэдэг шавь төрийн албан хаагч одоо хэлийн чамдад ажилладаг мөртлөөсөө Гиннес рекордынхантай холбоо тогтоож ингэж эхэлж байна. Тэгээд тэр шавь маань миний хүч хөрөхгүй байна. Монголын засгийн газар, телевиз, тэгээд албан ёсны орчуулагч, англи хэлний өндөр мэдлэгтэй баг хамт олон мөн холбоодууд таныг ингэнэ гэд одоо Гиннесийнхэнтэй холбоо тогтоохгүй бол дэлхийн өнцөг болон бүрээс чадaltaй хүн болгоно нь төрүүлээд авчиж та 70 наслахаа хүртлэх хүлээх үү? 80 хүртлэх та оролдох уу? Хэцүү байна. Хүмүүсийн тусламжийг та ав гэсэн шав маань одоо харилцаа холбоонд мөн Америкийн нэгдсэн улсын сууга монголчууд маань бид эрүүл туслана. Энэ Америк нэгдсэн улсын виз гарах асуудал дээр ер нь одоо танаас салбарын сайд хамт олон ялангуяа одоо энэ урлагийн талаас production контент хийдэг сурталчилгааг даасан бүхэл бүтэн юм ивент гэж телевиз байж дагалдаж явна гэж бүгдээр багаараа орж иж Америк нэгдсэн улсын виз албан ёсоор та яг тайз дээр гарахаар гарна. Гэтэл та бас ингээл аяллаар гарчдаг, буцдаг. Тэгээд дараагийн визээ дахиад би тайз дээр гарах гэсэн гэхээр хэцүү болно. Анхнаасаа та тайз дээр гарыг ганцаараа хэлэхээр Америк нэгдсэн улсын виз олгогддог газар нь сайн ойлгохгүй. Тэгэхээр Монголоос таныг асар их дэмжиж ээж, Монголоос баг үүсчээж Улаанбаатар дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд хандвал анхнаасаа зөв виз гар. Тэгээд таны тайзан дээр гарах виз чинь тэнд зөрчигдөхгүй гэсэн. Би бүр аргаа ороод аяллаа визийг хөөцөлж байгаа шүү дээ. Зүгээр арт түмэн чи явсан уу, худлаа хийсэн үү, чи явна гэсэн яасан гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр би аяллаа виз хөөцөлдөд байгаа шүү дээ. Айгүй өвдмөр байгаа зү. Гэтэл хамтраад энэ тухай та нараас сурчлага аваад ийм нээлттэй олгож байгаад би л бас өнөөдөр маш их баярлж байна. Би Монголын арт түмэнд маш их баярлаж аваа. Яагаад гэвэл ер нь арт түмний хайр хүндэтгэл шиг асар их том шагнал байдаггүй. Үүнийг хинч одоо алдар нэрээ алдчихад эргээд олъё гэсэн ч олддоггүй. Үнэхээр хүнийг дуурайгаад олъё гэсэн ч олддоггүй. Төмөн одлон яг өстой төмөнүүдтэй хүнийг хинбэ гэдгийг таньдаг. Тэгээд Монголын арт түмэн бол угаасаа маш гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүний сайхан сэтгэлээр тоолж болдгоо гэдэг бас хатуу хөхтэй.
Тэ энэ сайхан ард түмний охин болгоод одоо намайг таньж мэдгүй хүн бүхэн энэ би орон нутагт явахад бүр гэртээ л орж байгаа юм шиг орж байгаа шүү дээ. Энэ хайр хүндэтгэлийг дааж явах хэрэгтэй. Тэгээ энэ ард түмний хайр шиг маш том шагнал хаач авахгүй. Сүүлийн үед бол шар гэгээ гэд миний энэ сайхан уран бүтээлийг маш олон хүн захиалж байна. Би зураад л цаг зав, албан ажил болон хувийн ажил одоо өөрийнхөө өдөр тутмын ажлаа зөв зохион байгуулад цаг заваараа уран бүтээлээ сайн чанартай хийгээд л зураад гараас минь энэ бүтээл гараалах юм бол ерөөсө захиалагч нар дуусгааргүй. Тийм их байгаа. Тэр нь юунтай байна гэхээр нэгдүгээрт үнэхээр сэтгэл шингэсэн байдаг. Материалын хувьд бол үнэхээр зураач нар бол дуу алтахаар хамгийн одоо ховор будаг материал хэрэгсэл хамгийн чанартай материал хэрэгслээр зурдаг. Тэр чинь зураг одоо ойлгохгүй хүүхдэл үзээд ямар гоё материалтай, ямар нэмжигтэй гэж харж байгаа шүү дээ. Тэгээд би арт түмнийхээ ахуй амьдрал өнөөдрийн нийгмийн одоо байгаа байдлыг сайн ойлгож байгаа учраас миний сайхан зургууд сайхан сэтгэлтэй хүнд айл бүхний хойморт болдгсон бол очоосоо гэж боддог. Тэг яг хаа зарим хүмүүс ингэж дэмжиж болно шүү дээ. Шар гэгээ зургийг би 4 сая, 5 сая орчим монголчуудаа зурч чадахгүй шүү дээ. Тэ? Тийм их цагийг барж чадахгүй. Миний зурсан зургууд гоё открет болоосоо, марк болоосоо, тэ? Тэгээ эвлүүлдэг гоё ингээд тоглоомод нь шүү дээ. Бас ингээд тэдэр шиг юмнууд болоосоо гэж боддог. Тэгэхээр чи заавал ингээд зургийн захиалал хүлээгээд байхааргүй дурсамжтай юм авахыг хүсэж байгаа сайхан хүмүүс байна. Тэгээд шар гэгээ зурга сүүлийн үед нөгөө үзэгчдийнхээ фэйсбүүкээр чатаар одоо арт түмнийхээ саналаар үнийг жоох нэмсэн чи нэг сая төгрөг олохын тулд зурсан юм байгаа үсттэй. Тэ? Тэгэхээр одоо 3 саяар зарлаа та. $5,000 үнэлэгдэн гадаад чи тэрийгэ биччихэж байгаа юм. Тэгээ хүндээ өгтөд 500,000-аар өгсөн идэр тий. Чиний миний нэр нэг тавгар будгийн нэг ийм савтай тавгар будаг чинь 69,000 байсан. Одоо 170,000 болсон. Нэг зурган дээр будганд нь 170,000, металл будганд нь 300,000. Дотор араам хоостонд нь 170,000. Ингээд баг дунд зэргийн хэмжээний зураг маань зүгээр л материал нь тэгээ зөөр мөврө хасаад материал нь сая төгрөг гарчдаг. Том зурганд сая 500,000 төгрөгийн зардал гардаг. Тэс чинь сая 500,000 төгрөгийн зардал гараад цагаа алдаад өдөр шинжин зурчаад би сая 500-аар зараад байгаа шүү дээ. Тэгээд бичиж өгөхдөө айгүй гоё ингээд мөрөөдцөө. Америкт миний зураг $5,000 зарагдана. $3,000 зарагдана гэд айгүй гоё мөрөөдцөө. Тэгээд тэр чинь аахгүй тэгээд тэр орж байгаа хүмүүс нь ёс танд ингээд гарчгүйгээл хадаг авцраад гарчгүйгээл сүү ярьж ирэл мөнгөө нэмж өгөөл хариу дансаа өг та нэр айгүй хянтаа зараад штэ гэд би маш их баярлдаг. Үнэхээр гоё санагддаг. Тийм үнэт бүтээл үнэн багхгүй маш үнэтэй зүйл багхгүй. Тэг чин зураач нар маань хүртэл чи яг хэдээр зарсан гэхээр би худлаа хэлж чадахгүй шүү дээ. Найз нь анх удаал 3 саяар 5 саяар зарж чинь зарим зураг бол 28 саяар зарагдсан. 20 саяар 28 саяар миний тэр ялангуяа ганцгац зарагдаж байгаа шүү. Тэд нар чинь өөр ширнээс гаргаж ийн. Тэгэл байхгүй болчихж байгаа шүү мөнгө. Тэгэл баярлал материал бөөндж аваад байхгүй болчихж байгаа мөнгө. Тэгэл дахиад бас гол ингээл зурж байгаа байхгүй. Баярлуулаад ингээд хүн баярлаа хөөрөд ингээд урдгийг ойлгоод бүр ингээд шүтээд ингээд хадгаа бариад дахин бариад дансныхаа дугаараа өчг нэмээд өгье гэд хэлж байгаа хамгийн гоё санагддаг байхгүй надаа. Өөрийгөө бол байг голж байгаа штэ би. Өшөө энэс их юм хийндээ би өшөө энэс гоё юм би зурнаа. Тэгээ итгэвтэй энэ чанартай материал гоё хүнд очиг гэж боддог байхгүй. Тэгэл нэг урдлантаа нойтын гоорн л манай захиалагч иргэд маань нойтонгоор нь авчих гарч шít. Тэгээд ингээ ойчлоо цос чинь би энэ шар гэгийг авсан та авчих уу? За. Тэгвэл би хизээр суугаад дуусгах чад авах уу гэд.
одоо шар гэгээ зургаа ер нь зөв үнэлгээ гаргаж байгаа. Материалынхаа үнийг тооцоод тэгээд 1 саяас эхлээд 1 сая, 1 сая 500, 2 сая, 3 сая гэд бас маш бага үнэлгээтэй ингээд зарж байгаа. Гэтэл энэ зургууд бол яг үүнд бол 10 саяас дээш үнэлэгдэх тийм сайхан уран бүтээлүүд халцрахгүй, унахгүй, хагарахгүй, цүсэгдэхгүй, хоолрогдохгүй энэ дэлхийн одоо гайхамшигтай будганы одоо дээд зэргийн сүүлийн үеийн технологи будгуудаар хийж байгаа. Өөрөө зохиож будаад үүрж ундаг буруу одоо дутмаг технологиор будгаар нь хийж байгаа зүйл биш шүү дээ. Их үнцийг одоо өгж байгаа. Тэр бүтээл миний дээр зурх гэдэг зургуудын будгийг авцрах гэж бүхэл бүтэн баг дэлгүүр бий болчихжээ. Зургийн дэлгүүр үүсчихжээ. Тэ бүр ингээд Америк нэгдсэн улсад байдаг монголчууд болгоо яг ийм будгаар зурдیں۔ Ямар үнэтэй юм бэ? Тэ дээшний үн гарч байгаа гэд ингээд одоо намайг мэддэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр шар гэгээ гэдэг зураг маань тэр киноноос их өөр шүү дээ. Би киноноос нь өөрөөр сэтгээд шар гэгээ гэхээр хамгийн түрүүнд дүрслэх байдлаар сэтгээд тий нэрэл тэр өглөөний нар, тэр үд дундын нар, борооны дараах тэр нарны үүлэн жилөөний цоорхоо тэгэл тэр үдшийн тэр их олон өнгөн дунд шар гэгээ тий ингээл бүх тэр цаг хугацааг шар гэгээг бодоод тэгээ Монголын бэлэгдэлд бид нар ч одоо тариа будаага тарьдаггүй малчин ард түмэн нүүдлийн ахуй амьдралтай байсан байгаа юм л та. Тэгээ тэр хөх тариа 10 будаа идэх чинь өөр байгальтаа ургадаг. Тэгээ соргог өвс өндөр гайхамшигтай өвс ногоон дунд тэр тариа чи халиурж исэн. Онгон тагшиг хүний хүрээгүй тэр гайхамшигтай байгальд бол хүн талд орохоор олон өвстэй байсан. Яг тэрийг бид гэж үлгэрийн байдлаар зурдаг байхгүй. Тэгээ бэлэгдлээ бас хайдгүй. Тариа бол аривжин өвчхийн бэлэгдэлтэй, нар бол элбэг дэлбэг амар амгалангийн бэлэгдэлтэй. Тэр эмийн ургамал сорт өвснүүд бол тий Монголын байгалийн баялагын бэлэгдэлтэй тий урт настай удаан жаргадаг цэцгүүд нь хайрын бэлэгдэлтэй гэл би ингээ бэлэгдэл болгоно оруулж байгаа. Тэгээ энэ дээр их сонин штэ. Торо модыг монголчууд маань тоохгүй. Тэс чи торо модыг хятадууд нэн эртэн дээр үеэс тоогоод хятадын газар нутагт тарьсан чинь торо мод маань бүр ингээ улс төрийн тэмцэл явуулаад хүн шиг хүнээс илүү их нутагтаа ургамаар байж тэгээ бүгдээр гатаад өгсөн. Хичнээн услаад ч хүний нутагт ургаагүй. Тэгээд тэр торо модон дотор өөрийнх нь үндс нь өөрийнх нь биеэсээ 3 дахин их байдаг. Тэр өөрийнх нь шилбэн дотор нь тэр өөрийнх нь бие дотор нь булгийн ус дугарч идэг. Булаг шант хүрхрээ дугарч идэг. Торо мод байгаа газар ус тогтдог өнгөт чулуунууд, ургадаг өнгөт чулуунууд, ус бий болгодог. Тэгээд торо мод байгаа цагт мөнгөжж арвждаг, алтан тариа оргодог. Торо мод байгаа цагт нуг зөөрм төгөл бий болдог. Ийм гайхамшигтай. Талаар дүүрэн бид нар хээр талд явж байгаа. Тэг өндөр уулын оргилд очиж цаст хайрханд гардаг. Аймаг болгон тийм шинжтэй. Гайхамшигтай биз? Тэгэхээр яг энэ гайхамшигтай зургуудыг судлаад, бэлэгдлийн судлаад тэгээд тэр орон нутгийнх нь хэв шинжинд нь ургадаггүй навчс ном нөгөө бүсийнх нь бүх тэр урмлын судалж зурдаг байхгүй. Тэгээ бэлэгдлээ ер нь алтан тариа бол монголчуудын тэгээ тариалан гэж явдггүй ч гэсэн үнэхээр өстой элбэг дэлбэгийн шинжтэй учраас тэгээд нөгөө шар гэгэнтэй тэнгэрийн гоёг тэгээд тарианы гоёг ингээд хослуулаад оруулсан учраас мөн 5-3 D сүүлийн үед цэцэг мэцгээ зурхтаа 5 D ийм одоо яг бодит амьд мэтэр хийж байгаа реалист тэгээд энэ классик одоо төрөл жанраас хосолсон учраас тансаг маш одоо эртний урлагийг ингээ бас сэргээж ер нь реалист гэдэг бол бодит урлаг хамгийн хэцүү байдаг. Реалист хөрөг зураг хэцүү, реалист пейзаж буюу уран зураг тэгээ байгалийн зураг бол бүр хэцүү байдаг. Судалгаагүй зурвал шүүмжлэлт их хүртдэг. Ийм байхгүй. Гэтэ ер нь уран зураг гэдэг бол муу уран зураг гэж хаанч байдгүй. Зурсан хүний бүтээл болгон муу гэж хэний ч бүтээлэг муу гэдэг байхгүй. Тэгэл тэр өөрийн түүхийг
улсынхаа түүхийг, дэлхийн түүхийг бүтээдэг дээд зэргийн гоцоо юустангуудын урлаг бол дүрслэх урлаг, уран зураг. Монголынхаа ард түмэндээ хаваржаа, намаржаа, өвөлжөө, цуслан, хадлан, тижээлгээд хүн бүрт тань 6 га газар ногтохоор уудам сайхан нутгаа үргэлжид хайрлаж байгаараа үр хүүхдүүдтэй чэйшлэх урлаг, ой тогтоолт, оньсон тоглоом, шатар даам, зургийн спорт, бүжгийн спорт, бие биелгээ, морин хуур, икэл хуур, гомоос, хил хуур, цуур, алтаан ятга, морд харваа, 93 наадам, адуу малаа үргэлж дээдэлж уламжлуулж яваараа, гар урлаач даанд тэтгэж яваараа, ганган сайхан хийцтэй, эсхийн урлал, альсан урлал, алт мөнгөн дархан урлаачтай дээдэлж яваараа, Монгол бичгийн сураараа, хүн бүр хичээж, үндэсний бичгээ гоёмсог бичиж сураараа, каллиграфчдаараа бахархдаг шүү. Үндэсний өв уламжлалын энэ олон төрлүүдээс нэгийг ч болтгоо миний ард түмэн та нар минь заавал сураараа. Тэр сурсныгаа заавал өөр хүүхдтэй өвлүүлэн үлдээгч байгаарай. Юу сансан 9 цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэх болтугай.